Нэгэн үе нийтийн дууны ханхүү гүнж хэмээн нэрлэгдэж Монгол өмнөхөө сондрыг хамтын уран бүтээлээрээ мэлаж явсан хос дуучид нэг л өдөр тус тусын зам мөрийг хөсөв. Тэд 13 жилийн дараа дахин тайзнаа гарч тоглолт хийсэн үзэгч сонсогчдын багнаа тэнэглэсэн үйл явдал болсон гэж хэлж болно. Хоёр гавьяат нийслэл 2 өдрийн тоглолт зохион байгуулсан бөгөөд бүхий өргөө дүүрэн үзэгчтэй байсан гэж хэлж болно. Харин тэд энэхүү тоглолтын орлогоо малчин ард түмэндээ хандивлахаар шийдсэн мөн л олонний сэтгэлийг хөдөлгсөн. Ингээд тэдний хандивын тоглолтын орлогоор авсан өвсийг тоон тооноор нь ачин орон нутг руу хөрвүүлэхээр өнгөрсөн 7 хоногт тээвэрчид замдаа гарсан блэ. Монгол улсын гавьяач жүжигчин Жавхлан Баясгалан нарын илгээлцэн эзэд тоглолтын орлогоос хандивлсан өвс эхнээсээ малчтын хотод хурж малчдаж баяртай байгаагаа илэрхийлж байгаа юм а. Төв аймгийн Баян Чандан сумын Замт багт 450 боодол, Чандан багт 470 боодол, Эрдэнэ багт 370 боодол өвсийг тус хүргэж 300 гаруй малчдад хуваарлан өгсөн сайхан мэдээ байгаа юм а. Харамсалтай сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон өвс нь очих ёстой малчд дээрээ очихдоо ихээхэн саадтай байсан талаар өнөөдөр нэгэн мэдээлэл дуулдаж эхэллээ. Тодруулбал Увс аймаг руу илгээсэн тусламжийн өвсийг Улаангум сумын засаг дарга замаас нь хүлээн авч зарлсан хэрэг гарчээ. Энэ талаар орон нутгийн сэтгүүлч мэдээлсэн байна. Жавхлан Баясгалан 2 гавьяат илгээлтийн эзэн тусламжийн аян өрнүүл зудтай байгаа аймагуудад туслаж байгаа. Харин манай аймагт хуваарлагдсан тусламжийн өвс тижэл онцгой байдлын газраа дамжиж хаваржилт хүндэрсэн сумдуудад хуваарлагддаг байсан ч замаас нь Улаангум сумын засаг даргын тамгын газрынхан тосон авч шинэ наадмын талбайдаа буулгах нэг боодол өвсийг 3,000-аар тижээлийг 6,000 төгрөгөөр зарсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл өгч байгаа юм а. Тусламжийн өвс тижээлэл нь уг нь өмнө говь тариалан үлгий 100%, малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулсан бол илүү үр дүнтэй байх байсан. Гэвч Улаангум сумын засаг дарга нарын сувдаг шундлын золиос болжээ. Төрсөн нутаг руугаа илгээсэн илгээлтийн өвс тижээлийг замаас нь булан авч дамлан зарсан хэргийг сонсоод Монгол улсын гавьяач жүжигчин Жавхлан ихэд сэтгэлээр унжээ. Учир нь түүний малчдад илгээсэн тусламжийн өвсийг нь Увс аймгийн Улаангум сумын засаг дарга замаас нь авч хэмнийг зарчгаад би зөвхөн тээврийн зарлал олох гэж зарсан гэсэн хариултыг өгчээ. Ийм хүншгүй худраггүй зан гаргасан засаг дарга болон удирдлагуудтай хоёр дуучин заргалтахаар шийдсэн байна. Хэдхэн хоногийн өмнө засгийн газрын нэгэн сайд албан ажиллаар Увс аймгийн Улаангум сумд очих үед түүнийг Увс аймгийн Улаангум сумын удирдлагууд 3 хоногийн дотор 20 гаруй сая төгрөгөөр гар таталгүй дайлсан засаг ноёд юм а. Өнөөдөр ийхүү хүний өнгөө өгсөн сэтгэлийн бэлгийг малчин ардтай түгээхтэй хүртэл гар татаж байгаа нь энэ цагийн эмгэнэл гэлтэй. Дуучдын маань хувьд өнөөдөр баруун аймагуудыг зорин тусламжаа түгээн мөн энэ үйл явдлыг сайтар тодруулан хариуцлага тооцсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэдгээ хэлж байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.